Намайг Дэлэг Фонцгийн Ядамжав гэдэг Чингэлтэй дүүргийн иргэдийн урлын төлөөлөгч. За дүүргийн иргэдийн урлын төлөөлөгчөөр л одоо 2 дахь удаа сонгогдож ажиллаж байгаа. Lead Mongolia хөтөлбөрийн зарыг бол анх манай гэр бүлийн хүн Facebook дээрээс бол харсан байсан. Тэгээд над руу явуулаад чи нэг сонирхоо үзээч хэрэгтэй чамд бол их таарахаар хөтөлбөр юм шиг байна гэд тэгээд сонирхож үзсэн, маш их таалагдсан. Тэгээ ямар ч байсан одоо шалгуурын дагуу материалаа бүрдүүлээ явуулсан. Тэмцэл үнэхээр өгөөчтэй хөтөлбөр байна гэж ингэж ойлгосон учраас бол одоо материал юмаа бүрдүүлж ингэж оролцсон байгаа. Хөтөлбөрийн тухайд одоо санаанд ороогүй ч гэдэг юм уу хамгийн шинэлэг зүйл нь бол сургалтын үйл явц байсан. Маш их сонирхолтой. Ягаад тэгэхээр яг нөгөө сургалтанд хамрагдаж байгаа залуучуудынхаа хүсэл сонирхол дээр оролцоон дээр тулгуурласан. Одоо уламжлалт байдлаар хөвшмөл зүгээр танхимд нэг яриа хийгээд байх биш. Залуучуудыг идэвхжүүлсэн, санаа бодлыг илэрхийлсэн, за магадгүй багийн ажиллагаатай, тоглоомтой, маш их сонирхолтой байдлаар сургалт орж исэн бол маш их таалагдсан. Энэ бол хамгийн одоо өгөөжтэй, шинэлэг ийм сургалтууд байсан. Lead Mongolia хөтөлбөрийн хүрээнд бас нийгэм тулгамдж байгаа олон чухал асуудлууд, жишээлбэл одоо ажилгүйдэл, ядуурлын асуудал, авилгал, ил тод биш байдал, за мөн одоо байгаль орчин, хотчлтын асуудал гэдэг ч юм уу тий. Яг энэ асуудлуудаар залуучууд өөрийн бодож явдаг, нийгэмдээ бас өөрчилж хиймсэн, энэ зүйлийг хийж хиймсэн гэдэг энэ асуудлуудаа үе тэнгийн яг ийм санаа бодолтой залуучуудтайгаа ярилцаад бодит ажил хэрэг болгох, шийдэл олох тий. Ийм боломжийг бас энэ Lead хөтөлбөр бол олгож байгаа. За Lead Mongolia хөтөлбөрт бол би одоо ямар ч хүнийг хэнийг ч гэсэн хандахад бүрэн нээлттэй гэж бол хэлмээр байгаа. Тэгэхээр хамгийн гол нь та өөрөө хөгжиж нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрыг өөрийнхөө оролцоог нэмэгдүүлэе гэж бодож байгаа бол энэ хөтөлбөрт хандах хэрэгтэй. Хэн ч байж бол үүн дээр бол би эргэлзэхгүй байгаа. Гол нь та өөрийгөө өөрчлөе, хөгжүүлээ, нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрыг гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй оролдлоготой оролцоотой байх хэрэгтэй л гэж хэлмээр байна.